Орхон аймгийн Баяндөр сумын Эрдэнэ багийн ажлын албанаас хийж хэрэгжүүлсэн ажлыг тоомлон хүргэж байна. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг айл өрхийг хамруулан хүнсийг хөдөлмөр болгоё арга хэмжээг анх удаа амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг 120 өрх хамрагдлаа. Эрдэнэ багийн залуучууд иргэдийн дунд урлаг спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулж уламжлал болголоо. Багийн иргэд хөршийн холбооны ахлагч нарын хамт улирал бүр нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэн ажиллаж байна. Эрдэнэ багийн хөршийн холбоог 2017 онд үүсгэн байгуулж идэвхжүүлэх, туршлага судлах ажлыг зохион байгууллаа. Эрдэнэ багийн хавтаа тэсгийн гудамжинд үүссэн хогийн 3 цэгийг амралт чөлөө цагийн талбай болгон тогтчуулав. Дэлхийн зүүн олон улсын байгууллагатай хамтран 74 өрхөд хог англин ялгадаг хогийн сав хилэн сурлуулж өглөө. Эрдэнэ баг хог хаягдлаа задгай ажилтаар биш сар бүр тогтмол бункерээр татан авдаг боллоо. Иргэд зорчход хүндрэлтэй гудамжуудад сайжруулсан шорон зам 18 гудамжинд 2 мөртөө замыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэжээ. Их хөрсийн баяр хүүхдийн чуулганыг жил бүр тогтмол зохион байгуулж байна. Эрдэнэ багт аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 84 ширхэг камер ажиллаж байна. Иргэдийн оролцоотойгоор Эрдэнэ ногоон төглийг байгуулан 5000 орчим мод тарьж ургууллаа. 300 өрхөд хашаанд нь мод тарилаа. Эрдэнэ багийн иргэд ажлын албанаас жил бүр зохион байгуулдаг сайн үеийн айны хүрээнд ногоо хураалтын ажлын орлогоор 8 айлд өргөө цагаан гэр 11-р цэцэрлэгийн 3 ангид агаар жуулагч, агаар шүүгч бэлгэллээ. Эрдэнэ багт байрлах зөвөрийн худгууд бүгд ухаалаг удаг болж 24 цагаар үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо. Хоггүй, шарилжгүй Эрдэнэ багийн төлөө иргэдтэйгээ хамтран тогтмол ажил арга хэмжээ зохион байгуулж байна. Эрдэнэ багт байрлах эвдэр чимхэрсэн хүүхдийн тоглоомын 2 талбайг иргэд аж ахуйн нэгж байгууллагатайгаа хамтран засаж тогтчууллаа. Багийн иргэд залуучуудын дунд гамшиг ослоос урдчлан сэргийлэх олон талт арга хэмжээг тогтмол зохион байгуулж, гамшиг осолд бэлэн байх, яралтай үед ямар арга хэмжээ авах мэдлэг мэдээллийг олголоо. Ахмадын баяр сар шинийн золголтын арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулж байна. Эвдэр чимхэрсэн автобусны буудал хашаа зэргийг засаж сэлбэн дахин ашигласаар. Иргэдээ ажил мэргэжлийн чиг баримжаатай өрхийн үйлдвэрлэгч болгох зорилгоор оёлын сургалтыг Эрдэнэ багт анх удаа зохион байгуулж 25 эмэгтэй сурч төгслөө. Цааш туг сургалтыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна. Улаанбаатар хотоос нарийн мэргэжлийн эмч нарын баг авчирч 20 дугаар сургуулийн 9-өөс 12 насны 100 хүүхдэд 5 төрлийн үзлэг онцлогоо хийж, эцэг эхчүүдэд үзлэг онцлогооны дүнг танилцуулан мэргэжлийн эмч зөвлөгөө өглөө. Ирэх жилүүдэд Эрдэнэ багт хийгдэх томоохон ажлуудаас мэдээлэл хүргэе. Эрдэнэ багийн хүн ам өсөн нэмэгдэж, сурчлын бүс тэлхийн хэрээр ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн ачаалал хэтэрч 640 хүүхдийн сургууль өнөөдөр 1400 орчим хүүхдэд ерөнхий боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Тиймээс баг сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр газрыг боловсролын байгууллагын хэрэгцээнд авч улсын төсөвт тусгахаар ажиллаж байна. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар спорт зал барих 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг батллаа. Хэмнэл соёлын төвийн баруун талд орчин үеийн стандартад нийцсэн амралт чөлөө цагийн талбай байгуулахаар ажиллаж байна. Замын хөдөлгөөний эрчим өндөртэй дуурга дэлгүүрийн 4 замын уулзурт гэрлэн дохио сурлуулахаар төвөгшил ихтэй зургийг мэргэжлийн архитекторууд зурж байна.